Уур амьсгалын өөрчлөлтийн талаар өөрийнхөө бодлыг хэлье. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь юунаас үүдэлтэй юм бэ гэхдээ зэрэг хүн төрлөختөн энэ чулуун нөөц, байгалийн хий гэх мэтийг хэрэглэж эхэлснээс болоод хөлөмжийн хийх ялгардаг болсон байна. Энэ хөлөмжийн хий чинь нарны элчийг өөртөө шингээгээд энэ дэлхийн эцэн дээр дулааруулад байгаа нэгтэй холбоотой юм байна л гэж би ингэж ойлгосон. Түүнээс гадна байгалийн өөрийнх нь бас өөрчлөлтөөс болоод уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна л да. За хоёрдугаарт нь хүний өөрийн үйл ажиллагаатай байгаль орчинтойгоо зүй усаар их харьцаж байна шүү дээ. Ой модыг хядж байна. Энэс болоод ус ундрагны их болог хатж ширгэж байна. Нуур цөөрөм ширгэж байна. За дараагийн нэг хэлэх юм бол байгаль цагуурын өөрчлөлтөөс болоод малчтай амьдралд оройтж зарим малчид хотоо харлуулад үлдсэн шүү дээ. Энээс болоод Улаанбаатар хотыг бараадах асуудал нэмэгдсэн. Энэтэй холбоотой Улаанбаатар хотын хүн амч асар их нэмэгдсэн. Нөгөө Улаанбаатарт хамгийн муу нэрэгдэлтэй байгаа утааны асуудал нь ч нэмэгдсэн, төгжрлийн асуудал нь ч нэмэгдсэн. За дасан зохицож болно, давн туулж болох л баг. Утаатайгаа дасан зохицох асуудал биш л байх л та. Дулаарч байгаатай, энхүүтэрч байгаатай миний л хувьд би өөртөө одоо дасан зохицохоос өөр арга байхгүй. Давн туулахын тулд хүн бүр байгаль орчинтойгоо л зөв харьцах хэрэгтэй байх гэж бодож байна. Дасан зохицъя, давн туулъя.